Сайн уу, K-pop баримт хөтөлсөөгт маань тавтай мөрөл. Өнөөдөр Twice хамтлагийн 9 жилийн айд зориулсан бичлэг хийгдэх байгаа. Энэ бичлэг ерөнхийдөө 4 хэсэгт хуваагдана. Нэгт нь Twice хамтлаг хэрхэн үүссэн бэ? Twice хамтлагийн гишүүд хэрхэн хамтлагтаа орсон бэ? Хоёрдугаар нь Twice-ийн гаргасан дуунуудын амжилтын талаар цомхон ярина. Гуравт нь 2018 онд Монгол улсад Twice хамтлаг ирж байсан талаар ярина. Дөрөвт нь болохоор 2019 онд Twice хамтлагийн хувьд хамгийн хэцүү жил байсан. Энэ бичлэгийн хамгийн оргил хэсэг нь 2013 онд JYP Entertainment-аас дараа жил гэхэд октын хамтлаг гарна гэдгийг зарласан. Дуулгүй 6 Mix буюу 6 Mix гэдэг тийм хамтлаг гаргасан. Тэрхүү хамтлагт нь болохоор энэхүү зураг дээр байгаа юм 6 гишүү байсан. Анх Twice үүсгэхээс өмнө юм 6 Mix гэдэг нэртэй хамтлаг үүсчихсэн чинь энэ хоёр гишүүн гарснаас хойш цуцлагдсан. Төлөвлөгөө 2015 онд Park Jin-yoon захирал 7 гишүүний бүх явахтын хамтлагийг гаргахаа зарласан бөгөөд Six уралдаанд төлбөр буюу 16 дадлагчийн дундаас шигшиж байгуулахаа зарлажээ. Энэхүү телевизийн үзүр нь 5 сарын 5-наас 7 сарын 7 буюу 2 сар үргэлжилсэн бөгөөд Nayeon, Sana, Dahyun, Chaeyoung, Mina, Jihoo, Jeongyeon 7 гишүүнийг шалгаруулсан. Гэвч тэр үеийн орой гинтийн мэдээ буюу хамтлагийг 9 гишүүнтэй болгохоор шийдэж үзэгчдийн сонголтоор мөн JYP болон арын ажилтнуудын сонголтоор Momo гээд нийт 9 гишүүнтэйгээр Twice хамтлаг дебют хийхээр болсон. Twice хамтлагийн нэрний утга нь нэг удаа сэтгэл татам хөгжмөөрөө нэг удаа сэтгэл татам үзүүлбэрээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрнэ гэсэн утгатай. Twice хамтлагийн гишүүд хамтлагтаа хэрхэн элсэн орсон бэ? JYP Entertainment хэрхэн орсон бэ? Мина жоохон байхаас л балетээр бүжиглэж эхэлсэн ба 11 жилийн турш балет дээр хичээлсэн. Тэр үед ерөөхдөө K-pop болно гэж юусоо бодоагүйсэн. Дунд сургуулийнхаа найз нь Girls' Generation хамтлагийг ингэж санал болгосноор тухайн хамтлагийн бүжиглээд ер нь K-pop-ыг мэддэг болсон. Тэгээд туудлахгүй ээжтэйгээ шопинг хийж явж исэн чинь JYP Entertainment-ийн ажилтан түүнд энэ манай entertainment орох уу гэдгийг санал болгосон. Олон улсын шалгаруулалтанд оролцоод нэг сард ингээ гэрээгээ байгуулсан. Тэгээд удалгүй жилийн дараа 16 буюу саяны шоунд оролцохоор болсон. Бусад гишүүд шиг удаагүй байсан ч түүнийг дуулах, бүжиглэх чадвар нь хангалттай сайн мэн гэж үзээд оролцуулахаар болсон бөгөөд эцсийн шат хүртэл Twice тэнцэж аль биесээр дебют хийсэн. Бүжиг дэглэдэг. Тэгээд дэглэсэн бүжгээрээ сургуулийнхаа урлагийн үзлэгт ингэж орж агаад тэр дунд нь JYP Entertainment-ийн бас ажилтан байсан. За тэгээд тэр JYP Entertainment-ийн ажилтан түүндээ тэр бүжгийг бүжиглснийхаа дараа нь манай entertainment орох уу гэдгийг санал болгосон. Тэр нь болохоор ямар нэртэй бүжиг байсан гэж Eagle Dance. Яг энэ Eagle Dance-аа бүжиглсэн нь өөрийнх нь давуу тал болон маш их анхаарлыг эхний анги дээр өөртөө татаж мөн түүнийг өөрийнхөө зан чанар нь фэнүүдэд нь таалагдсан юм аа. Ингээд эцсийн шарт хүртэл амжилттай Twice хамтлагийн гишүүн болсон байна. За дараагийн хамтлагийн гишүүн болохоор Jihoo. Jihoo 2004 онд Never Child гэдэг тэмцээнд оролцоод 2 дугаар байранд орсон. Энэ үеэр эцэг эхийн JYP-тэй ярилцаад ингээл тэр даруйда JYP-ийн бэлтгэгч болсон. Тэрээр ерөөхдөө Miss A, Wonder Girls хамтлагтай нэгэн зэрэг ингэж бэлтгэгдэж байсан. Хамгийн удаан бэлтгэгдсэн idol гэдгээрээ бас ордог тийм гишүүн байна. Тэгээд маш удаан бэлтгэгдсэний дараа 6 Mix дебют хийх нь тодорхой болсон байсан ч нөгөө 2 гишүүн гарсан гэж хэлсэн дээ. Тэр 2 гишүүн гарсны дараа тухайн хамтлаг дебют хийхэд цуцлсан. Jihoo маш их стресстэй хоол иддэг туршилтай болгосон. Тиймээс шүүгчдэд тарган харагдаж байн гэх мэтээр шүүмжлүүлж байсан ч гэсэн 10 жил бэлтгэгдсэн хамгийн чадварлаг өрсөлдөгч байсан болохоор шоуны эцэс хүртэл Twice хамтлагт аль биесээр дебют хийсэн бөгөөд Jihoo хизээч өөрийнхөө хоолойны чадварт эргэлзэж байгаагүй юм байна. Twice-ийн гишүүд бүгд түүнийг хамтлагийнхаа ахлагчийг болгохоор шийдсэн. Өмнө баг байхдаа JYP шалгаруулалтанд тэмцээгүй байсан ч 2010 онд дахин JYP-ийн нээлттэй шалгаруулалтанд орсон. Одоо Солонгос хамгийн том entertainment болох SM Entertainment түүнээс манай энд орох уу гэж санал болгосон чинь тэрээр зөвшөөрөөгүй би заавал JYP Entertainment орно гэд шалгаруулалтанд нь орсон байгаа. Ингээд туудахгүй JYP Entertainment-аас 16 шоуд оролцох талаар асуусан бөгөөд тэрээр зөвшөөрөөд ингээд аль биесээр Twice хамтлагийн гишүүн болсон байна. Наян анх баг багтаа загвар өмсөгчийн тэмцээнд орж байсан ба үүнийг медаль агентлагийн анзаарч агентлагтаа оруулахыг хүссэн. Гэвч ээж нь зөвшөөрөөгүй. Тэгээд Наян нууцаар JYP-ийн 7 дахь нээлттэй шалгаруулалтанд оролцож тэмцсэн бөгөөд бэлтгэгдэж болохоор гарын үсэг зурсан.
тэрээр JYP хамгийн алдартай нэр хүнд сайтай бэлтгэгдэж байсан. Тэгээ JYP хамтлагийн гишүүдийн юунд бас тогложсэн. Dream High 2 хүртэл тоглож байсан юм билээ. 13 настай байхдаа бүжгийн сургуульд орж, бүжгийн сургууль нь түүний бүжгийн бичлэгийг өөрсдийнхөө YouTube суваг дээр байрлуулсан. Энэ нь JYP-ийн ажилчдын нүдэнд өртөөд бүжгийн чадвар нь сайн байгаа ч гэсэн царай нь харагдахгүй байна гэж хаар Тайван улс руу нисэж түүнтэй уулзсан. Ингээд 13 настай охин солонгос дуучин болохоор ганцаараа ирж 2015 онд 60 шоунд оролцсон. Шоуны үеэр Twice үндсэн 7 гишүүнд багтаагүй. Гэхдээ ингээд нэмэлтээр саяны хэлсэнчлэн орж ирсэн. Санаа 6 дугаар ангидаа яг ийм тэмцээн гэж орж исэн юм байна. 2 жилийн турш бэлтгэгдсэн мөрөөдөлтөд хүрэхийн тулд үргэлж дуулж бүжгэлдэг байсан. Тэгээд 2010 онд санаа шопинг хийж явж байгаа JYP Entertainment-ийн ажилтнтай таарсан бөгөөд түүнд ингээд сонгон шалгаруулалтанд оролцож үзхийг санал болгосон. Санаа тэр үед солонгос хэл мэдэхгүй. Солонгос хэлтэй найзаараа орчуулж өгсөн. Тэгээд JYP Entertainment санаад ингээд Dream High киноны жүжигчдийн зургийг харуулад энэ бол манай Entertainment байдаг ингээд жүжигчид ингээд энэ кинонд тоглож байгаа гэдэгт нь гэж харуулсан. Тэгээд санаа итгээд сонгон шалгаруулалтанд оролцоод болсон байгаа. Ээж нь түүнийг ерөөхдөө хариу орон руу явуулахыг хүсэхгүй байсан бөгөөд санааг 2PM-ийн тоглолтыг үзээд ямар их баярлаж санаж тайзны хүн уран бүтээлж болмоор байгааг нь ойлгоод эцэст нь ингээд солонгос руу явуулсан байлаа. Чаян анх дуучин болно гэж хизээч бодож байгаагүй харин 6 дугаар ангидаа бүжгийн актинд орсноор өөрчлөгдөж эхэлсэн. Ингээд 2012 оны 6 сард JYP Entertainment хоолоогоороо тэмцэж трейнер болсон. Үүнд баяр хүргэж бүжгийн актем нь хүртэл тийм апдейт буюу тийм баяр хүргэсэн тийм пост хийж байсан. Бэлтгэгдэж байхдаа сарын сүүлчээр өндөр оноо авч сар болгон цалин авдаг байсан гэж байна шүү. 16 шоунд оролцсноороо vocal, rap, dance гэд бүхэл чадвараа харуулж ааш зангаараач фэнүүдэд татаж маш өндөр оноо авч байсан. Сүүлийн гишүүн бол Momo. Momo 3 настайгаас эхлээ бүжгийн студид бүжгээр хичээлсэн бөгөөд 2011 онд мөрөөдлөө биелүүлэхээр Японд дох суперстар гэсэн тийм өөрчлөлт сонгон шалгаруулалтанд орсон ч тэнцээгүй. Түүний бичлэгийг YouTube-д оруулснаар JYP-аас түүнтэй холбогдож ингээд эгчтэйгээ хамт JYP-ийн сонгон шалгаруулалтанд орсон ч зөвхөн Momo тэнцсэн. Хэдий ганцаараа тэнцэндээ санаа зовж байсан ч гэрийнхэнтэйгээ ярилцаад мөрөөдлөө биелүүлэхээр Солонгос улс руу явсан байна. Гой том Entertainment-ийн ажилчид Монголд ирдгүү бах та. Монголд бол зөндөө хөрхөө охтууд байгаа ш. Нэг гой том Entertainment-ийн том хамтлагийн Монгол гишүүнийг харахыг би бас амар хүсдэг. За ингээд төд хөдөлгөө 2015 оны 10 сарын 20-нд анхны мини альбомоо гаргасан. Хамтлагийг хүмүүс үнэхээр халуун дулаанаар хүлээн авсан. Олон хөгжмийн чартад шилдэг аврагт багтсан ба дууны YouTube хамтлалт нь 50 сая үзэлт 5 сарын дотор хүрсэн. Тухайн үедээ K-pop хамтлаг дундаа хамгийн өндөр үзэлттэй дуунуудын нэг болсон. Тэгвэл яг ингээл дебют хийгээл сарын дараа нэг Twice нэг телевизийн нэвтрүүлэгт оролцож жаад Солонгос болон Тайван улсын далбайг ингэж барьсан байгаа тийм хэсэг гардаг байхгүй юу? Гэсэн чинь Хятадын нэгэн дуучин хинч билээ. Ийш оруулчих зав. Тайван улс чинь Хятадын харьяа улс шүү дээ. Энэ одоо бараг тийм их хвчлөлтөө улс юм шиг гаргацсан байна гэдэг ингээд сошиал дээр цэцснаас хойш энэ нь амар их хэрчиг авсан. Удахгүй JYP Entertainment Хятадын ард түмнээс уучлалтгүй харамсаж буйгаа илэрхийлсэн бөгөөд улс төрийн мэдлэггүйгээсээ болж санамсаргүй байж боломгүй алдаа гаргалаа. Тайван гэж тусгаар улс байхгүй харин Хятад гих ганц л том гүрэн бие хэмээн толгой гудаам хийж уучлалт гуйсан юм. Бид Тайваны талаас болохоор хэд JYP Entertainment-аас гараа гэрээгээ дуусгаагүй гасан тохиолдол тухайн хамтлагийн гишүүнээр тэрбум доллар төлжиж гарна гэсэн гэрээтэй байд юм байл да. Би 50-ны зүгээс бол 1 тэрбум долларыг өгөө улстай хүрээд ирээ өөрийнхөө нутагтаа хүрээд ирээ гэж хэлсэн. Би цаашаа зөндөө их юм ярих болно. 2019 онд та нар юу болсон гэж бодож байна? 2016 онд Twice хамтлаг Cheer Up гэдэг дуу гаргаснаар тэдний алдар нэрт хүрэх хэлэлэн тавигдсан билээ. Энэ дуу нь олон хөгжмийн чартуудыг тэргүүлж нэр хүндтэй шагнал гардуулах ёслол болон Million Music Awards, Mnet Music Awards-аас оны шилдэг шагналыг хүртсэн. Бүх чартуудад угаасаа тэргүүлсэн. Гэхдээ тэр дууны клип нь үнэхээр шинэлэг. Хамгийн сүүлийн хэсэг дээр ингээл аймаг гой дүүрт ингээд тоосоо гой дүүртэй охтод байсан чинь төсөлтөн зүгээр өрөөнд дотроо нэгж төсөөлж байгаа нь бүр энэ клипийн хамгийн гоё хэсэг. Санаагийн шай гэдэг хэсэг маш их өгсөн.
энэ дууг бүр шаяар бол төсөөлөхгүй. Тэгэд ер нь дебют хийснээс хойш 19 сарын дараагаар Twice хамтлаг 1.2 сая гаруй цомгийг борлуулсан. Сарын байдлаар Солонгос болон Япон улсад 10 сая гаруй цомог борлуулжээ. 2017 онд JYP Entertainment-аас Twice-ийн хамгийн анхны аялан тоглолтыг зарласан. Тэгээд 6 сарын 28-нд Twice mini цомгоор Япон улсад анхны дебют хийхээ зарласан. Ингээд Twice 2018 оны намар Монгол улсад ирсэн бөгөөд Best Thing I Ever Did дууныхаа клипийг хийсэн. Тус дуу нь 12 дугаар сарын 12-нд цацагдсан бөгөөд одоогоор 46 сая гаруй хандлтыг авчээ. Тус хамтлагийн 80 Монгол байх үеийнхээ зургийг Instagram-даа нийтэлсэн бүү. Тэгэд дууныхаа зураг авалтаа парк дээр бас тэрэлжийн хэсэг буюу гой цастай хэсэг дээр бичлэгээ хийсэн байлээ. Тэгээд Жонён төрсөн өдрөө Монгол тэмдэглэсэн бөгөөд Монгол тэмдэглэсэн үеийн хамгийн дурсамжтай төрсөн өдөр нь байсан гэж бас дараагийн ярьцлага дээр хэлсэн байдаг. 80 болохоор Монгол улсын талаар хэлэхдээ үүнийхэн бичлэгт оролцож байхдаа би маш их таарсан. Тэгээд би бүр ярьж чадахгүй байсан гэж сүүлийн нэг ярьцлаган дээр үжилсэн. Тэгээд жихээ болохоор говь гişмэрийн өлтөг өмссөн. 2019 он бол Twice хамтлагийн хувьд хамгийн хэцүү жил байсан. Ерхэд 9 гишүүн төсөөлөнд үнэхээр хэцүү зүйлүүд тохиолдсон. Алдартай айдол дунд байсан групп чат дэлгэгдсэн. Энэ дээр болохоор ерөнхийдөө бол эмэгтэй хүнийг хүчирхийлсэн тийм янз бүрийн байгаа бичлэг чатнууд байдаг. Ингээ бие биеэрээ явуулдаг тийм ингээ хичлэгдсэн. Гэсэн чинь энэ хэрэгч Жихуг байсан гэж бүтгсэн. Гэхдээ JYP Entertainment-аас бол Жихугт байхгүй гэдгийг баталсан. Тэдний Японд руу явах сэтгүүлчид Жихугаас үүний талаар ингээ байн асуугаал сэтгэл санааны хувьд дарамт учруулж онгоцны бодол дээр ойлгоход хүргэсэн. Бүтгэгдэн гэдэг чинь бол бас үнэхээр амар зүйл. Огт хийгээгүй зүйлийг чинь ингээ тэгээд чи тэгсэн гэд. Тэгээд яаж яхад алдартай хүн маш их тийм дайралтанд өртөн. 81 ингээд нэг залуу байнга тагнаж мөрддөг байсан тийм гадаад залуу Жош гэдэг нэртэй стакер залуу. 80 надтай гэрэл гэж надтай уулз гэж цогцоо зайгүй шаардсан. Өөрийг нь үл тоох юм бол ална гэж сүрдүүлсэн. Тэгээд тэр Жош гэдэг нэртэй залуу бүр нэг онгоцонд хамт суусан байгаа байхгүй юу? Бүрэнтэй уулзах гэж оролцсон байгаа байхгүй юу? Гэтэ менежерүүд нь түүнийг ингээд хамгаалсан. Тэгээд 80 ингээд энэ хэрэг дуусны дараа яг онгоцны буудлын дээр менежерийнхаа ингээд твчаа энэ зөрөг болон гэхдээ би бүр энийг хараад бүр амар өрөвцсөн. Хэн тоглолтын дундор Минагийн бие тавгүй өргөж тайзан дээр хэцүү харагдах болсон ба энэ нь айх айдас байсан. Болж тасралтгүй 7 сарын турш Twice хамтлагийн үйл ажиллагаанд оролцоогүй. Тэд анх удаа 8 аялан тоглолтод дуусгаж хэдийн альбом дээрээ оролцсон ч гэсэн бусад хөгжмийн шоу, шагнал гардуулах ёслол дээр тэд 8 оролцсон. Энэ нь Мина болон бусад хотод хамгийн хэцүү байсан гэдгийг ч хэлсэн. Хэсэгтээ Twice 8 гишүүнтэй ингэж явсан. Ингээд 9-лээ байгааг нь харсараа сурцсан болохоор бас 8-лаа байхыг харах юм хэцүү байсан. Онгоцны буудлын дээр ингээд нисгээд тийзер шалгуулад гэж яхад нэг онгоцны буудлын адилчин түүний пассвортыг бүр хэтэрхий ингээд операц чинь өмнө ингээд амар дэлгэж харуулсан. Ингээд дэлгээл харуулад хэрэг даахын ингээд нүүн мэдээлэл ингэж дарсан. Хэдийн операц чинь өртөөд түүний хувийн мэдээлэл гарсан. Удалгүй чайны хаанч тавьж байгаагүй зураг олон нийтэд цацагдсан. Удалгүй чаяа SNS дээрээ хүүе эн чин намайг айлгаж байна гэсэн тийм пост хийсэн юмсан. Утас руу ингэж халдаж хувийн мэдээллийг ингэж авах гэж маш их оролдлого хийж байсан. Удалгүй Twice хамтлагийн хамгийн анхны үерхлийн мэдээ цацагдсан. Энийг бол угаасаа K-pop сонирхдаг бүх хүмүүс мэддэг. Ямар нэгэн дуртай хамтлагийн гишүүн ингэж үерхлээ зарлчих юм бол тухайн хамтлагийн нэр хүнд баг зэрэг багасаад эхэлчихдэг байхгүй юу? Хүмүүс ч санаар хүлээж авч ирсэн ч гэсэн хүүе чи Twice-ийг ерөөсөө Twice хамтлагийн бодохгүй энэ чи гишүүдээ ерөөсөө бодохгүй энэ чи Twice-ийн карьерийг бодохгүй энэ төд удалгүй дахиад 2 дахь үерхлийн мэдээ 3 дахь үерхлийн мэдээнүүд гарсан. Twice дуусч जैन. Одоо ингэ Twice-ийн карьер унжийн гэсэн тийм бодолтой хүмүүс амар байсан. Энэ гурван ингэ үерхэж байгаа нэгээд батлагччлаа. Бурхан минь санаа байгаагүй бол яах вэ гэж бас боддог пэнүүд байсан гэсэн. Санаа үерхэх юм бол Twice хамтлаг тэр чигтээ дууснаа гэж. Twice хамтлаг тэгээд нэг хэсэг бүр санаатаар ингэ тогтож байгаа байхгүй юу? Миний хамгийн их хайрладаг гишүүн болохоор санаа. Гэтэ ямар нэгэн өдөө үерхчихнэ гэвэл би нэг тийм зочирдож хүлээдэг тийм амар toxic fan бол биш. Ямар аттай залуу санааг авч үерхэх олоо гэж боддог. Тэгээд ийм асуудал үүссэн учраас JYP Twice-ийн гишүүдтэй уулзахаар ингээд цаг товлоод ингээ хоорондоо уулзсан гэсэн. Тэд ингээд маш дэлгэрэнгүй ярилцаад тэд бүр уйлж байгаа хгүй юу? Маш хэцүү байсныг хэлээд.
Тэгээ GYP гэдэгт амар хөөрхөн нэмхэн асуудлууд үүсэж байгаад ингээд очиод хамтлагийн гишүүдтэй ингээд бүгдийн цуглуулж адуулсан гэжсэн. Гишүүд миний хажууд байгаа учраас эдгээр зүйлүүдийг давж туулж чадчихна. Би биндээ ямар хайртай, ямар итгэдэг, би биндээ найдтгийг би мэдэж авсан. Тэгээ уулзсныхаа дараа Feel Special гэдэг дууга зохиож Twice хамтлагт өгсөн байдаг. Миний хувьд бол Twice-ийг энэ оноос эхлээд энэ дугаас эхлээд би шүтэж эхэлсэн байдаг. Энэ дууны утга нь яг юу вэ гэхээр гинэд ганцаараа болчихсон юм шиг мэдрэмж төрн хаач утсан миний орон зай байхгүй юм шиг тэдгээр хэцүү өдрүүдийг хэрэг хүн цэнтэйг минь мэдрүүлсэн чиний үгс хинч биш намайг онцгой нэгэн болгосон. Төгсгөлдөө би биелгоо гэж инээж аваа хэсэг бол хамгийн гоё хэсэг байдаг. Санаагийн ингээд хаалганы урд ингээд суудсан байгаа тэр хэсэг бол надад бүр амар хүмүүжүүлжсэн. Инээж аваа хэсэг надад бүр хамгийн их таалагдсан. Үнэхээр гоё. Одоо энэ бичлэг дуусны дараа Twice-ийн Feel Special гэдэг дууг сонсохыг бол хүсэж байна. Өнөөдөр би бас плейлист нээж аваа. Одоо миний YouTube сувраг руу орохоор үндсэн бичлэгүүд болон short бичлэг. За тэгээ плейлист гэдэг Twice албан ёсны дуунуудыг хийцэн гэсэн. Тийшээ ороод Twice-ийн бүх дуунуудыг таны ярьсан бүх дуунуудыг үзэж болно. За туудахгүй 2022 онд Twice-ийн гэрээний хугацаа дуусч байгаа. Би бол Twice-ийг гэрээгээ гişүүд нь сунгахгүй байх нэг 7 юм уу 6 гишүүн л гэрээгээ сунгах ах гэж бодож ирсэн чинь бүгд гэрээгээ сунгасан тэр мэдээллийг харсны дараа бурхан минь Twice хамтлаг ямар хүчрхэг ямар их би биендээ хайртай нэрээ итгэж явт юм бэ гэдгийг би бүр мэдчих байхгүй. Ингээд Twice-ийн мэдээллийг олохын тулд ерөөдөө гадаад сайтуудаас нэлээх хайлт хийгээд их сурвалж нь болохоор Twice MGL гэдэг пэйж хуудасд маш их баярлалаа. Тэр бол Twice-ийн талаар бүр хүүхдэд бичсэн тийм пэйж байлээ. Бид гадаадын фэн сайтууд, Монгол фэн сайтуудтай ингэж тулгаж харьцуулт хийж авсан. Twice хамтлагийн тухай ганцхан бичлэгээр бүгдийг ярина гэж бол байхгүй. Яг маш олон зүйлүүд үлдсэн. Тийм учраас энэ цуврал байх болно гэдгийг хэлэхэд бас таатай байна. Twice хамтлагт 9 жилийн баярыг хүргье.